Аж ахуйн нэгжүүдэд байгууллагын соёлыг төлөвшүүлэх, бизнесээ өргөжүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих, үйлчлүүлэгчдтэй болон өөрийн хамт олонтой харилцах, харилцааны талаар мэдлэг олгох, баттгах сургалтыг Хүн Сүдэ аж ахуйн газраас зохион байгууллаа. Тус сургалтад ахуй үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн 19 төлөөлөл оролцсон юм. Орхон аймагта гар урлал, гоёл чимээлийн төрлөөр бизнес эрхэлдэг. Одоо бизнес эрхлээд 6 дахь жилдээ орж байгаа. Эхний 5 жил өрхөө үйлдвэрлэгт байж байгаа. Энэ оны 6 сараас эхлээд өөр нэгэн компани үүсгэн байгуулаад торгон утас хийх гээд захирал гээд компани үүсгэн байгуулаад доороо 2 хүртэлх ажилтнаа ингээ ажлын байраа бий болгоод ажиллаж байгаа. Тэгээд энэ сургалтанд сууснараа гэр бүлийн харилцаа, тэгээд мөн хуримтлал, тэгээд бизнесээр яаж зөв чиг давж явах вэ талаар мэдлэгийг олж авч байгаа. Тэгээ аливаа бизнес хамгийн чухал зүйл нь юу байна? Тэр болгоомд шаардлагатай байгаа дутмаг мэдлэгийн маань энэ боловсрол энэ сургалт надад олгож өгч байгаа. Маш сайхан сургалт болж байна л гэж үзэж байна. За ямар ч байсан өнөөдрийн энэ сургалт биднэрт аягүй үнэтэй сайхан сургалт байлаа. За стандарт хэмжил зүйн талаар өсчин бидний мэдэх зүйлөө мягмар ч одоо биднэрт аягүй сайхан ойлгуулж өгдөг байж байгаа. Одоо эндээс бид нар аягүй салбар цэг салгаан байхын утга учирыг аягүй олон удаа бид нар дарааж хүлээж авсан. Бид нар үнтэй сургамж өгдөг мэрэгчтэй баярлж байна. За алтан цааш багш гэр бүлийн одоо зөвлөгөө сургалт. Энэ тал дээр бол одоо бидний мэдэхгүй бидний үр хөвгтдээ бид нар ажилчтайгаа буруу зөв харьцдаг, харьцаа үүсгдэг. За энийг бид нарт аягүй гүнзгий ойлголт өгж байгаа бас маш их баярлж байна. Юуны өмнө ахын үйлчлэгээний баяр маналгаар 10 сард болсон. Тэгээд энийг бас нөхөж хүмүүстэй энэ сайхан оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа энэ үйл ажиллагаа зохион байгуулж байгаа нийт зохион байгуулагч нартай талархлаа илэрхийлье. Өнөөдөр энэ ахын үйлчлэгээ эрхлэгч нартай сургалт орохдоо мандал ба ур чадвар гэсэн ийм сэдвээр орлоо. За мандал ба ур чадвар гэхээр мандал гэдэг бол өөрөө нөлөөлөл юм. Тэгээд дэлхийд тэргүүлж байгаа олон бизнес эрхлэгчид бизнесийн гараагаа эхлүүлж байгаа олон хүмүүс бол олон ур чадварыг эзэмших ёстой. Түүнээс хамгийн чухал ур чадвар нь харилцааны ур чадвар байдаг. Тэгээ харилцааны ур чадвар бол мандалын хамгийн чухал ур чадвар гэдгийг бол олон эрдэмтэдүүд баталсан байна. Тэгэхээр хүмүүстэй өнөөдөр харилцааны ур чадвар гэдэг бол ганцхан бол одоо зүгээр ярихын чадвар биш. Ялангуяа өсчин гоо сайханчд бол хүний толгойн дээр хүний тэргүүнд хүрж байгаа бол тухайн агшинд нь одоо юу ярихгүйгээ мэддэг байх нь өөрөө маш чухал юм. Тэгээ нэг талын харилцаа гэхээс илүүтэй ухтах тосох менталийн үйлчлэгээ нэг чухал байгаа, өдөх үйлчлэгээ нэг чухал. Дахиад дээр нь тухайн одоо хүмүүстэй хүний нүүр царайнд нь тааруулан засах үйл ойлголцлоосоо болоод хамаа замбраагүй хүмүүс хоорондоо ингээд нөгөө одоо үйл ажиллагаа хийцэн байж байдаг. Тэгээ үсгийн засцсан байгаа тохиолдолд дараа нь зөрчил үүсч байдаг. Тэгэхээр маш сайн ойлголцох гэдэг чухал. За үйлчлэгээний энэ хүмүүст бас голчилж юу яриу гэхээр та бүхэн төлөвлөлттэй байх хэрэгтэй. Төлөвлөлт байсан цагт бол зохион байгуулалт байдаг. За зохион байгуулалт байсан цагт бол хүмүүс өөрөөрөө мотивацжуулах, бусдыг мотивацжуулах буюу одоо ийм урамшуулах тий. Дараа нь болохоор манлайлал буюу бусдад бол нөлөөлөх чадвартай байх хэрэгтэй. Тэгээд юу хийч вэ гэдэг хяндаг байх хэрэгтэй гэсэн энэ одоо менежментийн бас бүх зүйл хувь хүнийхээ ур чадварыг сайжруулах талаас энэ зүйлийг илүүтэй бас голчилж ярьлаа. Тухайн ахуй үйлчлэгээ эрхлэгчид дээрх сургалтад хамрагдсанаар өөрийн бизнесийг өргөжүүлэх, ажилчдаа болон үйлчлүүлэгч нарт сэтгэл ханамжийн баталгаа олгох, мөн харилцааны ур чадвараа дээшлүүлэх, хандлага өөрчлөх зэрэг үр дүнтэйг сургалт зохион байгуулагчид хэлж байлаа. Та намайг ухтах тосох мэдлэг үйлчлэгээ та ямар үйлчлэг авах гэж байгааг юм бол би ингэж тогтооно. За энэ өнөөдрийн сургалтыг төрийн болон төрийн бас байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд аймгийн Хүн Сүдэ аж ахуйн газартай хамтран зохион байгуулж байгаа. За энэ сургалтаар бид аймгийн хэмжээнд одоо ахуй үйлчлэгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг хамруулж байгаа. За өсчин гоо сайхан гутал засвар, оюутол, саавн, бассейн одоо энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг хамруулсан. За сургалтаар голчлон одоо энэ алтан цааш багшийн одоо мэдээллийг өгүүлж байна. Энэ нь одоо харьцаа хандлага, үйлчлэгээний соёл тий. Цаашид одоо ер нь үйлчлэгийнхаа соёлд юу анхаарах ёстой юм. За бизнесийг яаж хөгжүүлэх ёстой гэсэн чиглэлээр энэ сургалтыг явуулж байгаа. За тэгэхээр ер нь өсчин гоо сайханчд маань ахуй үйлчлэгийн чиглэлээ одоо массыг одоо эзэлж байгаа. Тэгээ өнөөдөр
үйлчлэгээ үзүүлж байгаа энэ аж ахуй нэгжүүдийн маань соёл өнөөдөр хотын соёлтой бас холбоотой. Яг гэвэл одоо Орхон аймагт үйлчлэгээ авах гэж байгаа энэ иргэд маань тийм ээ өнөөдөр өнгө зүстэй одоо бас тий ингээд явж явах юм бол энэ одоо хотын соёлын нэг хэсэг болж харагдаж байгаа. Тэгэхээр энэ үйлчлэгийг үзүүлж байгаа ах үйлчлэгээний чиглэл юм аа үйл ажиллагаа эрхэлдэг энэ аж ахуй нэгжүүд маань үнэхээр одоо зайлшгүй одоо хамрагдах шаардлага гарч ирсэн учраас бид нар одоо энэ сургалтыг зохион байгуулж ингэж явуулж байгаа. За энэ сургалт явуулснаар одоо энэ үйлчлэгээ үзүүлж байгаа аж ахуй нэгжүүдийн маань ажиллаж байгаа ажилтнууд тийм ээ мэргэжлийн одоо энэ хүмүүс маань одоо иргэдэд хэрэглэгчдэд хүртээмжтэй одоо чанартай үйлчлэгийг үзүүлэхийг л одоо зорьсон юм одоо шаардлагыг тавьж ажиллаж байгаа. Юу мэдэрч байгааг мэддэг байхгүй. Байгууллагын харилцаа хандлага соёлоос хамаарч байгууллагын үйл ажиллагаа үнэлэгддэг. Иймд иргэдэд сэтгэл ханамжийн баталгаа өгөхийн тулд бизнес эрхлэгчид иргэдтэй зөв боловсон харилцах, соёлыг эрхэмлэж хандлагаа өөрчлөх шаардлага тулгарч байна.